Сэмэц нөгөө энэ удаагийн бичлэгээр хэдүүлж нэр ажилд орж буй залуучуудын нийтлэг гаргадаг алдаа зүтгэл түүнийг эрхэн засаж сайжруулах талаар ярилцах болно. За тэгээ та энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ манай зөвчтөд өөрийгөө танилцуулаач. Баярлалаа. Бүгдээр энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Аранжрал гэдэг. Ари одоогоор Ant Systems Tech Company People Operations Manager буюу Human Resource-аар ажилладаг байгаа. За тэгэхээр хоёулаа яриагаа CV-ний талаар ярьж эхлэх үү? CV гэж яг юу юм бэ? Яагаад бичдэг юм бэ? Ямар одоо стандартаар бичдэг талаар ярьж эхлэе гэж бодож байна. Болов яах вэ? За тэгэхээр CV гэдэг маань юу вэ гэхээр өөрөө одоо намайг төлөөлж байгаа намайг төлөөлж байгаа алтан документ болж хувирж байгаа. Энэ бол юу гэхээр би тухайн алтан байгууллагад ажилд орох хүсэл гаргахаас өмнө намайг төлөөлж очиж байгаа одоо миний төлөөлөгч болж очиж байгаа нэг төр байна гэдээ ойлгож байна. CV-ний гол зорилго юу гэхээр тухайн байгууллагад намайг хэр одоо юу гэдэг үнцэнтэй ямар хүн болохыг таниулаад гол нь яг нөгөө Willy Wonka-гийн алтан тикет гэдэг шиг намайг тэр компанид ярилцлаганд одоо урьж авчруулах тийм зорилготой алтан документ байгаа. Тэгэнгүүт CV дээр юу агаалдаг вэ гэхээр ерөнхийдөө за би бас жишээ болгоод өөрийнхөө CV-г аваад ирсэн байгаа. Энийг бас нэг тодруулаад харуулж байгаа тийм ээ. Тийм CV дээр юу гэдэг вэ гэхээр за мэдээж миний одоо нэр байж гэн буцаад надад холбогдох хаяг утасны дугаар имэйл байж гэн. Тэгээд гол нь CV гэдэг маань болохоор одоо миний өөрийн боловсролыг харуулах хэрэгтэй байдаг. Болох зорилго нь болохоор хаана ямар ихтэй сургуульд хэдийн хугацаанд сурсан, ямар мэргэжлээр сурсан гэдэг нь бол мэдээж тодорхой орж ирэх хэрэгтэй. Мөн дээрээс нь CV дээр өмнө ажиллаж исэн туршлагуудаас авах дуртай тохиолдол бол буруудахгүй. Тэгээд бас юу гэхээр одоо өөрийн онцгой одоо яг одоо энэ дэр худлаа бичиж болохгүй тийм үү? Яг одоо миний бодлоор надад үнэхээр яг том давуу тал байгаа чанар жишээ нь юу вэ гэвэл одоо энэ скиллүүдээр явуулж ирж болно. Эсвэл энэ attributes гэж болно. Эсвэл одоо яг нэрийн мэргэжлийн хүн байвал тухайн одоо жишээ нь програмчлал хэлээ гэж боддог тийм. Одоо програмын хангамж инженер тэр хүн гэх юм бол би энэ одоо програм хангамжийг тиймэрхүү хэмжээнд эзэмшсэн гэдгээ бас дурсах боломжтой. Тэгээд мэдээж хэрэг өөрийн сонирхлын дагавруудыг бас бичгээд бол нэг буруудахгүй. Мэдээж хэрэг хүнд бол амьдралын баланс хобби гэж юм бол байдаг тийм ээ. Тэдний талаараас дуртад өнгөрөхөд буруудахгүй юм байна. За тэгэхээр таны бодлоор юу муу CV-ний жишээ гэж ямар жишээ нь яг таны туршлагаар анзаарснаар бас тийм бараг л одоо ихэнх залуучууд дөрөнгөсөн CV-тэй болсон шүү дээ. Гэтэ яг ялгаа нь гэх юм бол цөөхөн хэд нь яг чанартай өөрийнхөө давуу талыг ур чадвараа туршлагаа зөв стандартын дагуу харуулж чаддаг. Зарим нь болохоор яг ингэж тийм яг муу CV-ний жишээ гэдэг шиг те бас стандартыг хангахгүй тийм яг өөрийнхөө давуу талыг харуулж чадахгүй алдах тийм тохиолдлууд байдаг шүү. Тэгэхээр яг тийм CV гэвэл ямар CV гэх вэ? За бас энд одоо юу гэдэг урт хугацаанд одоо 5-6 жил одоо ингээд HR ажиллаж байгаа нэг ингээд мэдээж хэрэг аягүй олон CV-нуудыг харчлаа л да. Тэгээд CV-н дээр бол яг аль биесний стандарт гэж юм бол харин бас байхгүй. Ялангуяа яг тэгэхээр CV хүүхнээс хүүхэнд өөр өдөр учраас тэр хүн өөртөө тааруулаад өөрийнхөө одоо юник чанарыг гаргаж ирэхин тулд CV-г яаж ингэж өөрчилж modify хийж болно гэсэн үг. Миний CV бол одоо жишээ нь энэ болохоор юу гэхээр айгүй юм одоо structure бүтцтэй илүү одоо corporate юм уу одоо тиймэрхүү жоохон албан тийм газрууд дээр ингээд ажиллаж исэн хүний туршлагыг ингээд гаргаад ирж байгаа байхгүй яалтчгүй өсөөсөө би ингээд гаргаад ирж байгаа. Тэнгүүд яг хөө ингээд цэгцтэй харахад ингээд ингийн илүү онц юм байхгүй. Тэгэнгүүт яг хөө за туршлагагүй хүмүүсийн хувьд яг ажлын туршлагагүй хүмүүсийн хувьд жоохон бичгэн цөөхөн ордож магадгүй. Одоо чинь нэг юм CV энэ болохоор бас бодож жишээ л дээ. Юу гэхээр хоёр уудас болгоцсон. За CV заавал хоёр уудас байх албагүй. Гэхдээ ингээд хоорондын зай ашиглалт одоо энэ жишээ нь ажиглаж байгаа хайгуу юу гэдэг ideal бус ашигласан optimal бус байгаа харагдаад байгаа. Education background гэж энэ өөрөх нь одоо холбогдох мэдээлэлсэн би зөвхөн privacy үүднээс энийг дарсан байгаа ойлгож байгаа хэрэг тийм ээ. Тэгээд special training за энэ бол бас хэрэгтэй зүйл. Яг тэгэхээр ямар нэгэн certificate RPS нэмээд авч байгаа бол энийг дуртах нь хэрэгтэй. Ялангуяа энэ certificate чинь одоо таны өөрийн apply хийж байгаа албан тушаалд чухал хэрэгтэй бол тэр зам бүр сайн. Энд бол яг work experience байна. Гэхдээ одоо ялгаа гарч байгаа тийм үү. Цаг он цагийн дараалал нь бол тэгээд байж гин. Гэхдээ их л ажилласан ихэнд гарцсан. Сүүлд ажилласан ингээд хоош явцсан. Уул нь бол яг хамгийн сүүлд ажилласан нэр хамгийн дээр гараад ирэл зүгээр. Тэгээд он цагийн ингээд хоош нь хураад явбал зүгээр. Тэгээд гол нь заах үндсэн цагаар ажиллаж исэн үнэн тэдэс тэдэн оны хооронд ажиллаж исэн үнэн. Гэхдээ ямар алтан байгууллагад ямар алтан тушаал дээр ажилласнаа бичсэн болохоос биш. Тухайн алтан тушаалд юу хийсэн вэ сонирх харагдахгүй. Тэгээд мэдээж зэрэг зай ашигладаг бас бол
Зураг. За зураг бол заавал CV дээр байх албагүй. Зураг гэрэлтийн байдал, төрсэн ансаар, регистрийн дугаар гэх мэт. Бид нар бол заавал CV дээр бол байх албагүй. Хэрвээ зураг оруулмаар байгаа бол аль болох жоохон албан, тийм профешнл цэг зураг оруулж өгөх зүгээр. Гэтэл манай залуучууд яадаг вэ гэхээр нэг юм Facebook-ийн ч юм уу тий одоо Instagram-ийнхаа фильтртэй, Snapchat-ийн ингээд тулаан чихмэх ингээд нохоо хэлбэл амжилт. Тийм зураг энэ төр постлууд гэдэг байхгүй юу? Энэ зөвхөн CV-н дээр ч биш. LinkedIn дээр нас тэгж харагддаг. Business network дээр тэгж харагдана. Манай залуучууд таанд хэлэхэд Facebook, Business network, LinkedIn бүгдээрээ хоорондоо ялгаатай платформуд шүү. Тэгээд бити ядхан зөвнөтэй байдаг алдаа гаргаад байгаарэ гэдэг. Тэгэхгүй би ингээд одоо энэ ажилд орох юм албан харилцаа үүсгэж байгаа документууд дээр ирсэн байгаа тийм үү. Тэгээ хартал ингээд нэг юм Snapchat тийм мэрэгжлийн бас зураг гараад ирэнгүүт юм mix team feeling өгöd байгаа тийм байна. Тэгэнгүүт бидэрт энийг одоо сурахнаар шийдэх ямар арга юм бэ? Одоо энэ жишээ тийм Microsoft Word-ийн яг өөрийнх нь дотор нь байж байгаа бэлэн CV-ний template. Зураг оруулжуулна өөрийнхөө талаар Өнөхөө энэ background info оруулжуулна. Мэдээж хэрэг контакт мэдээлэл нь бол байж гэн өөрийнхөө хоббиг дурдчихулж гэн. Төрөний хэлсэнд дагаа бас скиллүүдэд тодорхой очиж гэн. Ажлын байр нь туршлага байж гэн. Тэгээд education background тийм үү. Тэгээд нэг огтоо бэлэн юм темплейт хийж. Зөвхөн Microsoft Word-ээр хязгаарлагдахгүй. Гадуур бас одоо вебсайтууд зөндөө бэлэн байж гэн. Та өөрийнхөө мэдээллүүдийг энэ талбарт оруулчихаар ингэнгүүт цаанаас бэлэн темплейтүүд рүү оруулаад ирдэг. Тийм хэлбэрүүд. Тийм. Бүр гоё ингээд тийм одоо уран сэтгэмжээр яг гэвэл бас ийм wild CV-ний загвар байж гэн. За мэдээж хэрэг энэ бол яг мэдээж илүү урлагийн төрлийн чиглэлийн дизайнер хүний CV байгаад байгаа тийм. Ингээд айгүй өрмөц тийм. Айгуус анхаарал татчихж байна. Яагаад тэгэхээр CV-ний гол зорилго бол угаасаа тухайн одоо ажлын байрны ярилцлага хийж байгаа одоо фильтрийг хийж байгаа хүнд энэ хүн гол нь ингээд ийм ур чадвартай ийм сонирхолтой юм биш үү гэж анхаарал татах хэрэгтэй байхгүй тийм. Тэгэхгүй одоо чинь би өөрийнхөө CV гаргаад ирээ л та. За ийм график дизайнерын CV ирвэл яг уу ийм CV ирвэл яг уу тийм ингээд айгүй өөр ялгаатай байгаа тийм. Тийм ийм бас wild idea-г байж болно. Бас нэмээд дуртахад юу гэхээр зарим албан байгууллагууд өөрийн одоо вебсайтаар дамжуулаад бэлэн ийм CV-ний анкетын загвартай байдаг. Тэрний дагуу бол бүглээд өгөхөд бол асуудал байхгүй. Гэхдээ ялгарыг гэвэл хүсвэл л шүү дээ өөрөө цаг гаргаад тухайн одоо форматаар нь CV-гээ явуулчих. Хажуугаар нь тэдний одоо яг холбогдох хаяг руу албан байдлаар мэйл явуулахдаа CV-гээ өгч болно давхар. Тэгжүүл яа гэхээр албан юм анкетны загвар дээр харагдах мэдээлэл нэг өөр. CV-н дээр бас зарим мэдээлэл нь ороогүй байгаа бол тэн дээр гараад ирэх боломжтой. Тэгэхээр одоо илүү юм exposure гарч иж байгаа гэсэн үг. Тэгээ мэдээж хэрэг CV-тэй хамт явах жоохон одоо дутагдаад байгаа нэг гой соёл бол cover letter бичих. Cover letter дээр байдаг вөхөр за мэдээж хэрэг мэдлэгээ байна. Сайн байна уу? Намайг тэр гэдэг. Би танаа байгууллагаас зарласан ийм ажлын байранд ингээд apply хийж байна. Би тэргээр чинь ингээд анкет явуулсан. За анкет явуулгүй ч гэсэн ингээд явуулчлаа. Хажуугаар нь би CV-гээ нэг авсарчлаа. Тэгээд надаас ингээд асуух сонирх зүйлээ зүйлтэй холбоороор миний холбоорох утсан дугаар мэйл хийж байна гэж тийм. Айгүй энгийн тодорхой ингээд нэг хэдхэн параграф батаа биччихвэл ер нь бол cover letter бол айгүй CV-г уншаач гэсэн бас нэг тийм мессежийг өргөж шүү дээ. Ягаад тэгэхээр одоо ингээд зөвхөн юу гэдэг шинэ төгсөж байгаа оюутнууд гэлтгөө 2-3 жил ажилласан эсвэл олон жил ажилласан туршлагатай ажилтнууд хүртэл одоо залуучууд маань яадаг вэхээр гарчиггүй эсвэл одоо дотор нь ямар нэг контент байхгүй имчилгээ байхгүй ингээд хоосон CV явуулаад ирдэг. Тэгээд тэгмэд над дээр амир тийм guess work орчиж байгаа байхгүй. За энэ хүн юунд apply хийсэн бол ямар албан тушаал дээр байгаа юм бол өөрийнх нь сонирхол юм бол гэх юм CV-г нь ороод үздэг. Тэгээд уул нь бол энэ чинь өөрөө нэг төрлийн одоо communication skill байхгүй. Уул нь бол албан бус бичгийн communication skill. Гэтэл энэгээр дутагдаад ирэхээр тэгээд одоо дөнгөжтэй нэг орхон айл үүднээсээ гэдэг шиг ирж байгаа мэйлийг харахаар цаашид би энэ хүн ажил дээр ямар байх вэ гэдэг дээр эвгүй хэрэгэлцээд өгч хэлж байна. Нөгөөтэйг өөр CV гэдэг маань өөрөө тухайн хүний алтан бичиг боловсруулах одоо зөв бичих тийм юм зэгцтэй байх цаг баримтлах гэх мэт олон юм чанаруудыг бас тодорхой хэмжээнд харуулах боломжтой байдаг. Би урьдчилаад тэр одоо CV-нээс нь хараад энэ хүн юм нэг иймэрхүү юм байна даа гэж таамаглал боловсруулах боломжтой. Яагаад тэгэхээр хүмүүс одоо залуучууд маань яадаг вэхээр CV-н дээр эвгүйх юу халтаа үгсгийн халтаа их гаргадаг. Тэрийг засаадаг одоо spell check зэг юм ч юм уу гүүш гэдэг гэх мэт эсвэл болор тавьчих юм уу те зөндөө олон юм одоо манад зөв бичгдэг мэн алдаануудыг засаадаг гэх тийм платформуд байж байгаа. Тэдрийг заахаа мэдгүй байж болно. Гэхдээ ер нь бас нэг зөв бичгдэг мэн бас нэг хянаад байвал зүгээр байж магадгүй. Яагаад тэгэхээр
энэ маань өөрөө нэг алтан документ гэж нэрлэдэг байдаг. Гэтэл энэ алдаатай ирэхээр бас цаашдаа яах вэ гэдэг дээр бас нэг юм хэрэглээд ирж эхлэх нэг тийм надаас ажиглаад байдаг. За тэгэхээр ер нь дөнгөж их сургуулаа төгсөж байгаа залуучуудад бол 2-3 жилийн ажлын туршлага байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрийгөө яг өмнө хийсэн ямар нэгэн цагийн ажил ч юм уу эсвэл сайн дурын ажил, за нийгмийн ажил тэр бүхнийг яаж ингээ уур чадвартай гэдгийг баталчтай хослуулж ингээ оруулах хэрэгтэй вэ? Яаж өөрийнхөө давуу талыг CV-нд ер нь харуулах тийм боломжтой байдаг вэ? Тэгээ яг тэхийн тулд яах хэрэгтэй вэ гэхээр миний бодлоор бол одоо өөрийнхөө бодлыг хэлж байна л да. Тухайн ажлын байр нь одоо зарлаж байгаа ажлын байр мэдээж хэрэг үндсэн хийх ажлуудын талаар ер нь бол дурдсан байдаг. Ажлын байр зарлагдахад өдөр тутмын ийм ажлууд энэ улиралтай ийм хийх гэдэг ч юм уу тийм байдаг. Тэнгүүд тэндээс тодорхой харагдангууд оюутнууд одоо чинь би өөр оюутан байвал яав гэхээр эхлээд мэргэжлийн дагуу байгууллагууд бол аягүй таадлал усч байгаа. Тэгэхээр би одоо тухайн ажлыг гүйцэтгэхэд амжилттай байхын тулд надад хийж исэн юм юу байна гэвэл одоо тухайн хичээлийг үзсэн тухайн хичээл дээр орж исэн одоо прожект хийж исэн, багаараа хийж исэн, хуваараа хийж исэн янз янзын төслүүд дээр за бид нар ийм юмнууд хийж гүйцэтгэж исэн юм гэдгээ аягүй сайн тодорхой гаргаж өгөх зүгээр. Мэдээж хэрэг тэр нь бол өөрөө угаасаа хийж гүйцэтгэсэн спортын документ нь бас хамт байвал бас сайн баг. Ягаад тэгэхээр одоо жишээ аваад ярихад тийм үү. Би өөрөө бизнес удирдлага, менежментийн мэргэжилтэй хүн. Тэгэхэд operations management гэдэг жишээ одоо надад аягүй гоё санагдлаа гэж бит. Би бол үйлдвэрлэлд одоо ингэж ажиллаж үзээгүй. Гэтэл надад ингээд ийм үйлдвэрлэл production дээр ажилламаар санагдаад байгаа. Би apply хийвэл яах вэ гэхээр за би operations management гэдэг хичээл дээрээ одоо энд ингээд оруулаад байгаа гэсэн. Бид нар ийм project хийжсэн юм аа. Тэгсэн чинь үйлдвэрлэл дээр ингээд чанарын шаардлага quality assurance тийм үзчихсэн чинь зарим нэг үзүүлэлтүүд нь одоо ингээд дээр бугаа зарим нэг үзүүлэлтүүд доор ингээд бугаад ирсэн зөвшөөрөгдсөн шугамаас хэтрээд яваад байна аль алалтаа. Тэгэнгүүт энэ тохиолдолд яагаад энд үүсчихв? Энэ тохиолдолд яагаад чанарын шаардлага хангасангүй гэдгийг судлаад бид нар ийм үзүүлэлт гаргамуудаа за тэгвэл одоо дараагийн шатнд бид нар үйлдвэрлэлийн шугам дээр ийм засрын хийх хэрэгтэй байна гэдгийг үзчихсэн. Гэх мэт туршлагуудыг оруулж өгч олон прожектыг эсвэл одоо мэтгэлцээний клуб ч юм уу янз янзын их сургуулийн клубуд байдаг тийм үү. Тухайн клубуудад хийжсэн арга хэмжээ зохион байгуулж исэн тэднийхээ талаар дуртаад өгөх боломжтой. Яг гол нь хаамаагүй рандом юмуд дуртахгүй яг тухайн ажлын байран дээр гараад ирэхэд миний энэ хийжсэн одоо хэдийн ажлын туршлага биш ч гэсэн эдгээр зүйлүүд маань надад туслах хүн болноо гэдгийг тодтож гаргаж өгөх зүгээр. Мэдээж хэрэг боломжтой бол янз бүрийн цагийн ажил хийгээд үзэхэд бол илүүдэггүй. Ягаад тэгэхээр эцсийн үндэ цаашин одоо академикээр дагнсан оюутан сургуулийн хажуугаар ажлын оюутан хоёр шал өөр юм хоёр ертөнцийг бол харсан байгаа ялгаатай байдаг. Надад бол илүү тодорхой хэмжээнд ажил хийгээд үзсэн илүү сонирхолтой байна. За хоёулаа энэ талаар яг дараагийн асуулт дээр дэлгэрүүлээд ярьцгаая. Тэгэхээр за одоо CV-гээ өгөөд тэнцвчлээ, ярьцгаан дуудагдлаа. За ярьцгаан шатн дээр та ямар зөвлөгөө өгөх залуучуудад? За маань залуучууд яах хэрэгтэй вэ гэхээр ярьцгаан шатнд эхний ээлжинд ер нь бол одоо дуудагдсан компанийн талаар одоо гэрийн даалгавраа юм гэж нэрлэдэг. Гэхдээ ядаж вебсайт юм орж үзээд ямар хуу үйл ажиллагаа явуулдаг, ямар хуу соёлтой компани гэдэг талаар мэдээлэл авчих зүгээр. Тэрнийхээ дараа яах вэ гэхээр мэдээж хэрэг ярьцгаандаа тэрэндээ тохируулаад хувцалтыг хангах хэрэгтэй. Одоо жишээ нь манай байгууллага бол одоо IT компани учраас одоо харж байгаа нэг албан бус байдлаар ер нь бол үйл ажиллагаа явуулж би ч гэсэн одоо хүмүүстэй ингээд уулзалтаа айл болох чөлөөтэй орчноор өөртөө ч амар нөгөөндөө ч амар байдлыг үүсгэх гэж байдаг. Тэгэнгүүт зарим байгууллагууд бол мэдээж хэрэг арай албан корпорац системтэй болохоор илүү офис хувцалдаг тийм офишл хувцалдаг ядаж сэмаг ажил хувцалдаг. Тэгэхээр тэрийг бас нэг анхаарад ямар хуу хувцалтай очих уу гэдгийг бодвол зүгээр ах. Ягаад тэгэхээр одоо нэг юм албан бос нэг юм ойлголт байдаг. Юу гэхээр таныг орж ирсэн эхний 6 секундэд дүгнэдэг юм аа гэж анхны дүгнэлт бол тогтдог. Тэгэхээр тэр 6 секундэд тогтсон дүгнэлт маань өөрчлөгдөд нэлээд хэцүү. Тийм учраас нэг dress to impress гэдэг үг байдаг. Анх орж ирэхдээ яах вэ гэхээр өөрийгөө аягүй сайн импресс байх. Тийм импрешн үүсгэрээ, зөв импрешн үүсгэрээ гэдэг санааг хэлж байгаа. Гэхдээ одоо чинь би банкны ингээд би human resource байлаа гэж би ингээд банкнд ингээд ажилтаа авах гэж байдаг. Гэтэл нөгөө хүмүүс орж ирэхдээ ингээд шорт бодлоготой ороод л надад нэг сэтгэл тань. Custom project аваад бол арай өөр нэг сэтгэл тань. Гэх мэтлээ. Тэрний тохируулаад туслуулах зүгээр баг. Тэгээд мэдээж хэрэг албан байгууллагын талаар мэдээлэлтэй байдаг маань юу гэхээр одоо ажлын ярьцлага авч байгаа хүн мэдээж хэрэг хязгаарны цагт ярьцлагын дундуур асан та манай байгууллагын талаар юу мэддэг вэ гэдэг. Тэр асуултанд нэгд унаад бас жоохон эвгүй. Хоёрт нөгөө талаар би компани бодлоо судалсан байна гэдэг нь би тухайн байгууллагыг үнэхээр сонирхож байна гэдэг нэг тийм баталгаа болж ирж байгаа. Дээрээс нь мэдээлэлтэй болцсон гэдэг нь мэдээж хэрэг даваад л би зөв юм асууж эхлэнэ гэсэн үг тухайн одоо мэдээлэл дээр үнэлээд танай байгууллага юу гэдэг жишээ бол
одоо тэдэн хонд ийм үйлчлэлээ хийсэн байсан. Тэрийнхээ талаа надад ингээд дэлгэн гоё яриад өгч болох уу гэхэд асууж болно шүү дээ мэдээж хэрэгтэй юм чөлөөтэй. Тиймэрхүү бас юмтай анхаарал зүгээр ах. Хоёрт биеийн хилэмж гэж юм зэрэгддэг. Одоо ялангуяа яг нөгөө ярьслага авч байгаа хүний зүгээс аягүй ажиглагддаг байхгүй юу гэхээр ингээд за жишээ болоод үзүүлэхэд ярьслага хийж байхад ингээд зарим нэг хүмүүс болохоор ингээд аягүй гай анхааралтай ингээд удаас наваг ингээд сонсоод ингээд за тийм ингээд ярианд амар идэвхтэй байдаг. Зарим нэг хүмүүс нэг юм пассив хандлагатай ингээд нэг лаглагаас ирдэг ч юм тийм. Эсвэл ингээд хэсгээс уучдаг. Тийм өөрөө сонирхох өөрөө яг тэр ажилтай дургуй мэддэхгүй тийм. Тэгэн гот нөгөө идэвхтэй ингээд ярьслага өрнөх юм бол над одоо хин хүндээ илүү хүндэтгэлтэй байх байтал нэгтэл нь ингээд дунаад ирэхээр ингээд нэг юм тэнцвэргүй нэг юм баланс өгсөө. Сүүлдээ одоо над жишээ нь тийм ярьслага эрт хүндэрлээд таны цагийг ч бармааргүй би өөрөө цагийг ч өмдлөе гэдэг нэг тийм сэтгэл өрөөд эхэлдэг. Тэгэхээр бас биеийн хилэмжтэй анхаарад аль болох одоо нөгөө сонсох ур чадвар байна. Энд чинь өөрийгөө илэрхийлэх ур чадвар байна. Ихэнчлэн юмнуудыг яг анхан нэг жоохон алтаад байгаа юм шиг харагддаг. Тэгтээ нийтлэг бол биш. Зүгээр тийм учраас хэрэг боломжтой бол одоо бүр гоёор зүтгэе тий. Их сургуультай оюутнууд их зүгээр юу гэхээр мэдээж хэрэг тухайн их сургуульд бол human resource faculty тал байдаг л ах. HR manager төгсөж байгаа оюутнууд байдаг бах. Тэдэртэйгээ найзлаад хин хиндээ ашигтайгаар одоо мок ярьслах хийгээд үзвэл бас гоё юм болов гэдэг миний нэг дотор явдаг санаа байгаа. Тийм. Өсөөсөн өмнө яг ярьслаганд ороод үзэж байгаагаар тийм. HR төгсөж байгаанууд нь ч гэсэн хүнтэй одоо ярьслага бол юу анхаарах уу гэдэг анхаар чинь ярьслаганд орж байгаа хүмүүс нь ч гэсэн би одоо юун дээр анхааруул илүү ярьслага үрдэнтэй болох уу гэдэг ядаж нүүр хагарч байгаа байхгүй. Яагаад тэгэхээр эхний нэг 3 ярьслаган дээр бол хүн болгон сандардаг юм аа. Ер нь бол сандардаг. Тэгээд сандарч байгаа тохиолдолд эдрээд байгаа хүлэн зөвшөөрөөд зүгээр за миний анхны ярьслага ойлгоорой гэдэг ер нь бол нэг чөлөөтэй сандраад байна гэдгийг хэлчихэд бол буруудахгүй. Яагаад тэгэхээр HR нөгөө талаас одоо ярьслага авч байгаа хүн зүгээрээ гэдэг инээгээд өнгөрөөд харин ч нөхцөл байдал гоё ингээд зөөлрөх нь айс брейк болно. Тэрнээс биш ингээд дотроо ингээд тенс би ингээд сандраад байна гэдэг ингээд тэгээ сандраад тэгэхээр яадаг вэ гэхээр буруу ярьж эхэлдэг. Дээрээс нь асуултаа зөв ойлгохгүй буруу ингээд энэ бол сөрөг байтахаар гарах магадaltaй. Тийм учраас ер нь тэрийг бас нэг боломжтой зүгээр. Тэгээ хэрэг боломжтой бол яг тэгээд оюутны тоорондоо нэг юм мок ярьцлага. За ярилцлагын үед recruiter нь өөрөө цалингийн хүлээлт хэр байна гэж асуудаг штеп. За эсвэл зарим тохиолдолд асуугаагүй үед ярилцлаганд орж байгаа залуучууд нь өөрсдөө одоо миний цалин ямар байх вэ гэдэг юм асуудаг тохиолдол байдаг. Тэгэхээр энэ зөв үү? Дийн тал дээр зөвлөгөө өгөөч. Мэдээж хэрэг цалин бол хүн болгонд бол мэдээж чухал фактор байгаа тийм үү. Тэгэхээр за зарим ажлын байрны зар дээр бол жишээ нь цалингийн хэмжээ дурдсан байдаг. Тэдэстэдийн хооронд байна гэдэг. Тэгмүүд төр чинь хамгийн доотлын хамгийн дээдлэн тэтгээ заасан. Тэгэн бол яг одоо аплай хийж байгаа за би ер нь нэг иймэрхүү ажлын туршлагатай хүн эсвэл нэг иймэрхүү ур чадвартай гэдэг өөргөд өгнө. За би тэр хоёр рейнжийн энд нь ирэх юм байна ч юм уу. Нэг тийм бодох боломжтой болчихдээ. Зарим газрууд бол тохиролцсон гэсэн байдаг. Тэгэхээр тэн дээр бол нэг юм guesswork явагдаад эхэлнэ гэсэн үг. Ер нь бол яг recruiter одоо ярьслага авч байгаа хүн за таны цалингийн үйлдэлт юм ямар хөө байна вэ гэдээ асууж байвал тэрэн дээр чөлөөтэй хариулахад бол буруудахгүй. Гэхдээ чөлөөтэй хариулж ийн гэдэг маань юу гэхээр бас нэг утгаучтай хариулдаг байхгүй тийм тэгэхгүй дэмдээ цацаа сарын хэвдийн 10 сая хүсэж байна. Тэр бол бас нэг жоох өөрөөс л авчирч тийм учраас бас нэг хантай одоо юу гэдэг нь өөр төр бодох хэрэгтэй байх тухайн асуудлыг за би жишээ нь одоо үндсэн 1 сарын хугацаанд надаас яг тогтмол ямар зарлууд бардгийг бас одоо амьдрах хэрэгцээний ямар зардлууд байх вэ? Цаана надад одоо нөгөө luxury гэж үздэг тийм тэнд одоо хичнээн зардал ингээд үлдэх өнтрөө тооцоолоод ерөөхдөө за би сард нэг томчаар тэтэс одоо төрний цалин байхад хангалттай болох юм байна гэдэг нэг дуртай гараад. Тэрийг хариулчуд ер нь бодтой болно гэж бодож байна. Яг хэрүү одоо ажлын байр дээр зарлагтай гэх юм уу? Одоо цалингийн хэмжээ дуртайгүй recruiter асуугаагүй тохиолдолд rule of thumb гэж ярьдаг тийм үү? Одоо general rule of thumb. Тэн дээр юу гэдэг вэ гэхээр нэгдүгээр ярьслага битгий яасан гэдэг цалингийн талаар. Илүүд энэ маань юу гэхээр илүүтэйгээр ярьслаганд орж байгаа хүмүүс маань би тухайн албан байгууллагад ороод юу сураад өөрөөсөө одоо ямар бүтээл гаргаад би тэнд ямар contribution хийж чадах вэ гэдгийг харуулах хэрэгтэй болохоос биш. Илүүтэйгээр би тэндээс юу авах вэ гэдгийг эхний хэлцэн дээр нь яриад хэрэггүй л гэж үздэг. Тийм учраас recruiter асуугаагүй бол бит яриад тэрийг асуу. Эсвэл одоо нэг компанийн талаар асуудал гэдэг чинь шүү дээ. Хэрвээ ийм чөлөөтэй laid back стартап орчин юмдаг байгаа бол эхний ярьслан дээр яваад үзвэл асуулт нэг буруудахгүй байх. Яагаад тэгэхээр тухайн байгууллага маань олон ийм шаттараатай ярьслаг баг хийхгүй. Тийм учраас баг эхнийх дээр ярилцаад окей ажилт болоо гэдэг тийм нөхцөл үүсгийг бас үүсгэх. Тийм учраас ер нь бол general rule of thumb эхний интервью дээр бити асуу. Гэхдээ зарим юм бас нэг flex орчинд бол
асуугаад үзэхдээ бодохгүй л гэж. Ер нь тэгж Зөв. За тэгэхээр сүүлийн үед компаниуд шинээр ажилтан авахдаа яг тухайн хүмүүсийн мэргэжлийн ур чадвар туршлагаас илүүтэйгээр soft skill гэж зүйлийг хардаг болсон гэж сонсогдоод байгаа. Тэгэхээр soft skill гэдэг нь өөрөө юу юм бэ? Яагаад энэ хүмүүст хэрэгтэй юм бэ гэдэг талаар та тайлбарлаж өгөөч. За hard skill, soft skill гэх хоёр болж байгаа. Энийг бол угаасаа манай оюутан цэцлэл мөл мэдж байгаа. Тийм учраас яагаад өгдөг юм шүү төсөрчүүл зүгээр юм болов. За мэдээж хэрэг бид нар ингээд ажил дээр гараад ирэнгүүт хоёр өөр орчин гарчиж байгаа. Тэгэнгүүт ажлын хамт олонны орчинд ороод ирэнгүүт илүү хариуцлагатай. Одоо алдаа гаргаж болохгүй гэсэн. Одоо чинь оюутан байгаа тохиолдолд за би нэг удаа нэг хичээл дээр онцлаа гэж бодсон юмсаа би өөрөө хайхрамж бацсан. Магадгүй тэрийгээ би дараагийн удирдлагч юм дараагийн семестр дахиад нөгч аваад төгсчих боломжтой. Ажил дээр бол тийм одоо хоёр өршөөлөл харьцангуй бага. Яагаад тэгэхээр нөгөө сөрөг ур тавраг өндөртэй. Тийм учраас маш хариуцлагатай байх хэрэгтэй болдог. Дээрэс нь оюутны хамт олноос ажлын хамт олноор шилжиж ороод ирэнгүүт тэнд илүү нөгөө профешнл юм нэтворк үүсч эхэлнэ, харилцаа үүсч эхэлнэ. Тэгмүүд ялчгүй бусад хүмүүстэй одоо ажлын хамт олон гэдэг чинь бид нар бүгдээрээ нэг одоо бизнесийн нэг зорилгын төлөө явж байгаа болчихж байгаа. Тэгмүүд бид нар өөрсдөө ингээд өөрсдийн үр хөврөөлөөр оролцоод бүгд нийтээрээ нэг том мэтлэг. Оюутан байгаа тохиолдолд яг тэгэхээр би өөрөө төгсөж байгаа санаа учраас бид нар ангиараа төгсгөл гэсэн юм биш. Тэгэхээр би өөрөө төгсөж мэргэжлээ авч байгаа учраас илүү хувийн одоо амбиц юм гэсэн. Тэгэхээр ажлын хамт олонд ороод ирэнгүүт одоо манай нэгжийн ажил ингээд жоохон залгардаад гацаад эхлэнгүүт нөгөө хэдийн манай ажил өгшлөхгүй одоо нэгнээс хоорондоо уялдаатай учраас ингээд гацах тохиолдол үүсэх магадaltaй. Тийм учраас тэнд чинь ингээд бусад хүмүүстэй баг хамт олонны харилцаанд орно. Бусад албан одоо хөндлөнгийн албан байгууллагуудтай харилцаанд орж эхэлнэ. Тэр маань одоо зүгээр одоо хоорондоо ярьж байгаа шиг яриныг хэл соёл гэж болно. Бас имэйл одоо мессенжер бичгийн соёл гараад ирнэ. Баг хамт олонны ингээд хоорондоо уялдаатай ажиллах тийм соёл агаар ажиллах чадвар тийм. Эдгээр маань өөрөө бүгдээрээ нэг төрлийн soft skill болоо явчих. Үгүй ажил би шаардлагатай мэдээлэлээ одоо Google дээр бичээд хайгаад тэндээс аль нь зөв мэдээллийн, аль нь баталгаагүй буруу мэдээллийн гэдэг ялгаад үзэх. Энэ бол өөрөө бас өөрөө soft skill болоо явчих. Тийм учраас аль болох одоо энэ soft skill-үүдийг оюутан байх хугацаанд янз янзын одоо сургуулийн extracurricular клубүүд дээр янз янзын төслүүд дээр сайн дурын ажлууд дээр хийгээд одоо зах заагаас ингээд ойлгоод эхлээд өөрөө ингээд энэ чинь ийм байт юм биш үү гэдэг мэдээд эхэлсэн тохиолдолд ажлын гэрээнд ороод ирэхэд тэр нь л явж болдог. Ихэнх байгууллага угаасаа өсөөгөө олон ажилтнтай байна. Тэр хүмүүсийн хооронд багаар ажиллахын нөхцөл үүснэ, хөдөлгөөний байгууллагуудтай харилцах юм үүснэ. Тийм учраас тэднийг ер нь бол тодорхой төвшөнд эзэмсэж эхэлсэн багт бол буруудаггүй. Мэдээж хэрэг зарим нэг одоо нарийн мэргэжлийн хамт чадвар одоо програм инженер гэдэг юм чинь тэр дээр дахиад ирчээ. Тэн дээр жишээ нь би ингээд нэг мэргэжлэрээ ингээд дагнаа явуудах юм бол одоо тухайн зах зээл дээр байгаа одоо төдий хэмжээний туршлагатай хүмүүсийн тоо ингээд жоохон цөөрөд эхлэх юм бол илүү тийм дотор ингээд одоо үнцэн нэгсэн гэсэн юм үнцэн нэгсэн. Тэр нь маань өөрөө угаасаа одоо бусдаас шалтгааллахгүй хэрэг зөвхөн надаас шалтгаалдаг юм байх юм бол би бусад тэр soft skill юмуудыг жоохон багсгаад илүү technical skill-үүдээ нэмээд тухайн одоо field-д би өөрийгөө ингээд эксперт болгоод яж чадна гэсэн болно гэсэн. Гэхдээ яг гэхээр common тохиолдол мэдээж хэрэг бусад хүмүүстэй харилцаанд ямар нэг шалтгаанаар орж идэг. Тийм учраас энэ soft skill бол аюу чухал гэж үзэж байна. Зүгээр нэг энгийн нэг юм funny жишээ яваад байдаг юм. Интернет юу гэхээр за computer programming software за ямар ч хамаагүй инженер мэргэжилтэй хүн бизнесийн салбарт ингээд яаж амжилттай болох вэ гингүүд бизнесийн тухай мэдлэг нэг 20%, communication skill 80% багт болно гэж байна. Яагаад communication skill 80% гингүүд би одоо өөрийнхөө бизнесийн санааг бусад хүмүүст ингээд зөвөр илэрхийлж чадна нэгт. Хоёрт би зөв хэрэгтэй хүмүүстэйгээ уулзаад тэр хүнийг одоо би өөрийнхөө өдөртөөр ажиллуулад хэрэгтэй хүмүүсийг хэрэгтэй ажлын байрууд дээр нь тавиад одоо бизнес амжилтанд хүрэхэд communication skill хамгийн чухал тийм. За одоо ажилтаа ингэ тэнцээд орчлоо. За дараа нь ажлынхаа орчинд тасна гэдэг бас асуудал гарч ирнэ. Зарим тохиолдолд зарим залуучуудад ингээ хурдан тасаад хөгжиж авчдаг бол зарим дуугаа ажиллаа игээл ингээд чимээгүй яваад идэм шиг санагддаг байхгүй. Та энэ тал дээр бас ямар зөвлөгөө өгөх вэ? Төрөний бас өмнө яг хэлсэнчлэн одоо нөгөө их сургуулийн орчноос гинт ажлын байрандаар гараад ирэх бол шал уурч өгч байгаа. Тэнд бол олон жилийн туршлагатай хүмүүсээс гадна одоо өөрөө буюу одоо цааш нэт дөнгөж ингээд тгээс эхэлж байгаа туршлагатай хүмүүс хүмүүс ингээд маш олон хэмжээний хүмүүс байж байна гэсэн. Тэнд ингээд яваад ирэнгүүт мэдээж хэрэг жоохон одоо тухайн байгууллагын өөрийнх нь юм үүсгэсэн соёл гэж юм бас ялгаатай байж байна. Тэгээд тэр нь бас дасан зохицохоос жоохон хүндрэлт толгордог байх л та. Гэтэ яг бодлоос нь хараад үзвэл юу гэхээр
байгууллага болгон дээр тодорхой хэмжээний шинэ ажилтныг одоо дасан зохицуулах хөтөлбөр гэж юм байдаг. Тэр маань ямар зорилготой вэ гэхээр шинээр орчихсан ажилтан аль болох богино хугацаанд тухайн албан байгууллагад дасах одоо өөрийн хамт олонны нэг болгоход зориулсан хөтөлбөр байдаг. Зарим байгууллагууд бол 3-6 сар иржүүлэх тохиолдолтой, төгөлбөр гоё л. Зарим тохиолдолд одоо 1 сарын хугацаанд ч юм иржүүлдэг. Зарим байгууллагууд бол жишээ нь зүгээр шууд нэг ажилтнаа за энэ шинэ үнэтэйг ингээд таяр ингээд партнер болоод наад хүний аль болох богино хугацаанд ажилтан насгаад хийх юмнуудыг тайлбарлаж өгөөд компанийнхаа хүмүүстэй танилцуулаад ингээд өөрийн болгохоо гэдэг партнерийн систем өгдөг тийм юмуд бол байдаг. Тэгэхээр тэн дээр яах вэ гэхээр мэдээж хэрэг компанийнхаа соёлыг мэддэг болчихно, ажилтнуудаа таньдаг болчихно, хүмүүстэй хоорондоо яаж харилцдаг юм бэ? Манай дотоод энэ одоо соёл юу юм бэ? Арга хэмжээнүүд юу болдгийг юм. Гэх мэтлэн тэр одоо бүх байгууллага дотор болж байгаа үйл явцуудыг тэр хүнд танилцж байгаа учраас дээрээс нь тухайн одоо өөрийнхөө ажил үргийг гүйцэтгэхэд шаардлагатай одоо мэрэгжлийн ур чадруудыг олж авах тийм үү, эзэн шиг мэдлэгээ болж авах, тэднийг ер нь хаанаас олж авах уу гэдгийг зохицуулаад өгдөг тиймэрхүү програм байдаг учраас ер нь бол шинэ ажилтны дасан зохицох тийм дээр яг ер нь айгаад ах бол байхгүй дээ. Харьцангуй ер нь дажгүй. Тийм учраас соёлнуудаа бас нэг хандаад хэлэхэд шинээр ажлын байранд гарч байгаа бол бүх юмыг яг ингээд өөрийгөө ингээд цагаан цаас өгнө гэж бодчих. Тэгээд дээрэс нь тэн дээр ингээд ямар уран зохиол, ямар зураг зурх уу гэдэг чамаас өөрөөс нь шалтгаалж учраас гоё юм бүхэнд нээлттэй чөлөөтэй хандаад зөрөгтэй ороорой гэж уриалмаар зөвлөмөр. За тэгэхээр маш сонирхолтой зүйлсийг ярьж өглөө. Манай залуучууд ч гэсэн зөндөө зүйлсийг ойлгосон баг. Тэгээ тань маш их баярлалаа. Тэгээ таны ажилд бас амжилт хүсье. За бас намайг энэ хөтөлбөртөө орж оролцуулсан маш сонирхолтой хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа Залуу эрдэнэ клубийнхаа хамт олондоос маш их баярлалаа. Тэгээ та бүхний амжилт. Улам өндөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.